Би 1955 оны хэлээ. 1955 оны намар ахаа гэрлээ битгий асаарай. Чи эхлээд нөгөө нэг хин гэж явна штэ. Өнрөө гэж явсны дараа 1955 явна штэ. Сайн байцгаана уу ахын дүүсээ. Энэ аян явж ийн үстэй гэхдээ. Намайг ортол явуулдаг. Сайн байцгаана уу ахын дүүсээ. Эквадор Авокаогт сайн мэдээ тараан амьдарч байгаа Элизабет ихч байна. Авокао гэж анх удаа сонсож байгаа үстэй. Өнөөдөр би та бүхэндээ би яагаад энэ овгийн хүмүүс сайн мэдээ тараан амьдрах болсон талаараа ярихаар энд гарч ирлээ. Хэдий жоохон урт үг байж магадгүй ч гэсэн ахын дүүс минь дууслан сайн сонсож өгөөсэй гэж хүсэж байна. Анх 1955 онд эхэлсэн юм. Гэрэл энтраад 1955 оны намар. Хүмүүсээ энэ дэлхийд хичнээн олон энэ дэлхийд хичнээн олон сүнснүүд байна. Тэд бурхны үгийг сонсож аврагдах хэрэгтэй. Би Эквадорт амьдрангаа илүү олон сайн мэдээ тарж хэрэгтэй байгааг мэдлээ. Хүмүүсээ та бүхэн хэрэгтэй байна. Та очих хэрэгтэй байна. Гадаадын сайн мэдээнд явах хүн байхгүй юу? Үнэхээр хинч байхгүй гэж юу? Би явъя. Жоохон байд. Намайг Джем Эллис гэдэг. Би таны үгийг сонсоод Өмнөд Америкийн уугуул ирэг дээр очин сайн мэдээг тараахаар шийдлээ. Надтай хамт жоохон байхгүй юу? Би вэ. Намайг Пет гэдэг би ч гэсэн танд хамт явахыг хүсэж байна. Би ч бас байна. Намайг Гэд гэдэг. Би ч гэсэн хамт явах хүн хайж байсан юм. Би хамт явах болно. Өөр хүн байхгүй юу? Нэг төрөнд ингэж орлуулсан. Сайн байцгаана уу? Намайг Рожер гэдэг. Би ч гэсэн сайн мэдээний төлөө явах болно. Дахиад өөр хүн байхгүй юу? Намайг Нэйт гэдэг. Би ч гэсэн явъя да. Хандраараа хорхон хүмүүстэй баярлаа. Явах хүн гарч ирнэ гэдгийг мэдээд Эквадорын газрын зургийг аваад ирсэн. Ашгүй нэг юм ингэж эзнээ олох боллоо. Дараа 7 хоногийн 5 гарагт 9 цагт зай байгаа гэсэн. Та бүхний төлөө Амазоны уугуул иргэдийн төлөө залбирах болно. Ой, наач буруу атсан юм шүү хөөш. Зөв. За тэгвэл дараа 7 хоногийн лав гарагийн нэгтгэхэд уулзцгаая. За тэгцгээе. Бүгдээрээ одоо сайн мэдээний төлөө энэ бие өргөцгөөе. Бүгдээрээ нэг урагшаагаа хэлчихв. Тэгцгээе. Сайн мэдээний төлөө урагшаа.
чулуу дав. Ее. Хайр чулуу дав. Хайр чулуу дав. Оо миний охин. Ээжээ. Ээж нь аавын тал шүү дээ. Үгүй ээ, ээж миний тал. Ээж нь натайг ирэлсэн шүү дээ. Хөөе ханаа болооч дээ. Ханаа. Надад хэлэх зүйл байна. Хэлэх зүйлээ. Яагаад ийм чухал царайтай болчих вэ? Юу юм? Би сая Эквадорын сайн мэдээ тараагчийн үгийг сонсоод тентхийн уугуул иргэдэд сайн мэдээ тараахаар шийдсэн. Юу? Уугуул иргэдээ? Аваа Амазон руу явж яах гэж байгаа юм? Аав нь Амазонд очиж сайн мэдээ тараах хэрэгтэй байна. Гэтэл Амазон гэхэр чинь хэтэрхий аюултай газар биш үү? Тэр газар маш олон хүмүүс бурхныг мэдгүй амьдарч байна. Тэдгээр хүмүүст энэ үгийг тарааж өгөх хүн хэрэгтэй байх шүү дээ. Би заавал явах болно. Гэхдээ ийм гинэт шийдвэр гаргана гэж юу ийсэн юм бэ? Аавтаа яагаад ганцхан өөрийнхөө дураар ингэж шийдэж байгаа юм? Ээж хоёрыг огтонч бодохгүй. Аавтаа өстэй арайчтэй. Тийшээ заавал явах хэрэгтэй юм гэж үү? За. Таны хэлж байгаа зөв юм байна. Тэгвэл би ч гэсэн хамт явъя. Намайг ойлгосонд баярлалаа ханаа. Гэхдээ энэ удаа хамт явж байгаа аюултай байхаа. Дараагийн сайн мэдээний аянд гэр бүлээрээ хамтаа явцгаая. Баярлалаа ханаа. Тийш дээ. Цүнх байна. Мэддэм үү? Хумаас юм бэлдсэн? Төөцөө байхгүй. Гэтэ хумаа нэг юм. Заавал эргэж явж штэ. Ааваа. Аатаа орц хөврээд байна уу? Ааваа. Та одоо яваад хизээ эргэж ирэх үү? Аав нь удахгүй иргэд ирнэ. Миний охин. Миний охин бурхны хайр нэгүслээр аврагдсан шиг тэдгээр хүмүүс бас бурхны хайр нэгүслийг ухаарад аврагдах хэрэгтэй байх шүү дээ лүү. Яа. Наа өвчин бүр орж ирдэг вэ гэх. Ааваа. Хэрвээ тэдгээр уугуул авгийн эргээд тань руу дайрвал
Та өөрийгөө хамгаална үсттэй. Бууга хэрэглэн үсттэй. Аав нь тэднийг буудах боломжгүй. Тэдгэр хүмүүс хараахан девоодонд очиж чадхааргүй байгаа шүү дээ. Бид бол аль хэдийнэ бэлэн болсон. Тэгвэл ганцхан зүйлийг амал. Юу лээ? Хэрвээ тэдгээр уугуул овгийн эргээд тань руу дайрвал та тэдэнд заавал ингэж хэлээрэй. Би бол таны найз. Таны үнэнч найз. Бид бол таны найз. Таны үнэнч найз. Ойлголоо. Аав нь заавал ингэж хэлэх болно. За. Заавал эргэж ирээрэй. Ирсэн юм шиг л. Ямар халуун юм бэ? Харин хаан ч уусан яах вэ? Тэр арай зүгээр юм санаа. Ай. Намаа. Даралт өгсөн үү? Яа, ямар халуун юм бэ? Шатаж юу? Шатахнаа. Амгийн хүмүүс вэ? Яа, тэгээд байгаа юм. Энэ баталцгаа. Оцлоо. Хөөе наач ямар Ямар хурдан юм бэ? ямар хурдан ба. Харснаа манайхаа. Амар хурдан. Амар урдан гүж юм. Амар. Үгүй яах вэ? Дөнгөж ирэнгүүтээ л овгийн хүмүүстэй таарчлаа шүү дээ. Чи харин. Харин тийм ээ. Тэглээ. Тэдгээр хүмүүс ирээд ирж магадгүй. Бид бол эндээ байрлах уу? Энд үү? Энд үү? За тэгээд. Яч үү гэрэл. Байна уу? Оо, ханаа, сайн авч ицсэн үү? Сайн авч ирсэн. Та үнэхээр их залбирсан бололтой. Эрэнгүүдтэй л овгийн хүмүүстэй уулзлаа. Халь таарсан ч гэсэн. Оо, ашгүй дээ. Санаа зовлоо шүү дээ. Наа чи ямар вэ? Халуун байгаах та. Энд халуун л. Гэхдээ гайгүй. Охин маань гайгүй юу? Тийм ээ, гайгүй. Орой олгон л авигаа санаж ийн ээлсүүд мэд. Охин бит хоёр тасралтгүй залбирч байгаа болохоор хүчтэй байгаарэ ханаа. Юу лээ? За ойлголоо. Ойлголоо. Хайртай шүү. Байна уу? Байна уу? Ханаа, Сүлжээ унаад сайн ахчих байна. сонсохгүй байна. Байна уу? Дараа дахин залгая. Эзэн минь, нөхрийн минь болон хамт байгаа бүхий л сайн мэдээ тараагч нарыг та үнэхээр хамгаалж өгөөрэй.
шууд аян цог дуусчих айгүй амар юм шүү. Тэнд голын эрэг хавьд байсан. Бүр таваа. Цагаан хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй. Тэд барыг ч хүртдэг. Жацал муудаа авцгаа. Йоо, одоо буулнэ. Хоосондоо орийч. Хойлоо тэр хүмүүсийг дахиад харахаар явъя. Яахс юм дээ? Ээлдээ. Йоо, ястаа нэрэ. За 10 оны дараа. За. Энэ явдлаас хойш 10 оны дараа. Нүгэд мөн ирж байна. Тийм байл. Нүд хөө асан байл үү? Үгүй. Өнөөдөр бас синтез таарсангүй. Бүр 10 хондлоо. Өнөөдөр ойд 3 удаа төөрлөө. Ахнараа. Жоогол хүчээд ажиллацгаая. Бурхан биднийг энэ газар илгээс нь үнэн л бол гарцаагүй сүнсэндэг явуулж таараа. Бүгдээрээ залбирцгаая. Тэгээ залбир. Ойроос харсан чинь сайн хүмүүс юм шиг байх юм. Юу вэ? Ахлах сайн хүмүүсээс болгоомжлоод исэн юм сте. Авгийн хүмүүс үү? Ахнараа. Бүгдээрээ бэлдсэн бэлгээ хийж өгөө. Тэгээ. Бэлгээ зөв гүнэн гэж штэ. Бурхан үнэхээр бидний залбиралд ийм хурдан хариулж өгсөнд үнэхээр их талархаж байна. Харин тийм ээ. Овгийн хүмүүс хурдан аврагдвал ямар сайхан хэрвээ.
Харин тиймээ. Үнэ. Үнэхээр талархмаар юм аа. Танаа бид нар гарч ирж байна. Асахт нь бид нар зогссон байна. Байна уу? Оо, хэнаа, би Дуургаар нь Юу гэж чинь? Байж үг нь явцсан уу? Явж байгаа явж байгаа. Байна уу? Юу гэж чинь? Юу гэж? Оо, хэнаа, би. Оо, хэнаа, би наа. Наа чи ямар вэ? Цаг агаар ямар вэ? Санаа зовлоо шүү дээ. Игчнэр бид нар бөөндөө цуглаад та нарынхаа төлөө залбирч байлаа. Та хэд мэ залбирсан байж тээ. Бурхан эгчнэр минь залбирт хариулсан байж тээ. би ярил л та. Би яри манай хинэр байгаа болов. Бид нөгөө овгийн хүмүүстэй уулзсан. Бэлгээж өгсөн. Байна уу? Би ганц. Байна уу? Бүүнээс сүлжээ байхгүй. Өргөөч яа дээш нь өргөөч. Байна уу? Эхнэр санаж шүү. Дахиад уулзсан гэхээр ашгүй дээ. Бурхан үнэхээр тусалж өгчээ. Бид нар дахиад залгана. Байна уу? Байна уу? Эхнэр санаж шүү. Дахиад сонсох гэж. Байж л та. Сүлжээ байх. Харин тий. Чи хэлж шүү дээ. Ингэж явж байгаад Аян цуух юм шүү дээ. Нэрээ. Илүү бэлэг үлдсэн юм байна шүү дээ. Энийг аваачаад өгчих үү? тий. Тэгэл та. Дахиад уусмаар байна. Тэгвэл хоёулаа хамт явах уу? Үгүй. Хамт байсан юм чинь хамтал харан гэсэн үг штэ. Эний чинь дадад өгсөн. Харуултаа. Чи ямар зүштэй вэ? Яасан бэ? Босооч. Гэтэ тоглоод байл та. Зүгээр үү? Эсвэл амьд энэ. Хурдан авчид эмчлээ. Байж юу амжиг шүү. Зүгээр шууд гэлээсаа. Яасан? Юу болсон? Хурдан илээч. Өгчлээ. Хин? Өгсөн гинэ? Хин алсан? Тэд алсан? Цагаан хүмүүс ээ? Алуу жаасах мөг? Олыг хатцгаая. Тийм байж. Тийм биш үү? Танаа найч үхээгүй байгаа шүү. Энд байна. Амьд байна. Аюулгүй байгаа. Энд байгаа. Бид нэр эмчиж чинь Байгаа, имчиж байгаа.
Gmail-д хийх нэр. Gmail-д толгон. Хамт явсан сайн мэдээ тарагч нар амиа алдсан байна. Эзэн минь. Яагаад ийм зүйлийг зөвшөөрнө вэ? Охин бид хоёрыг яа гэж байгаа юм бэ? Уучлаарай эзэн минь. Гомдлсон уучлаарай. Тэдгээр овгийн уугал ирсэн. Энэ сайн мэдээ тараагдахын төлөө. Тэдний минь нөхөл огтхонч хоосон байхгүй тэл. Залбирч байна. Чирлээ лөө. Гэлэн трангаараа Чат гинэ чат. за 1956 оны 1 сарын 7-нд хайрт Элизабет чамдаа ханаа энэхүү ширэнгөө ойд ирээд аль хэдийнэ 100 хоног өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд болсон зүйлийг яриа гэвэл ямар урч яриа болно гэж анх энтхий уугуул хүмүүсийг харах үед бид бие биенээ гайхан зочиж тэдж гайхаж цухтаасан. Бид гайхаж сандраагүйсэн бол арай л тэр байхсан. Хэд хоногийн дараа тэдэнтэй эргэн таарах үед тэд биднийг ихэд сонирхож гараараа хурч бүр үнэртэж үзэл сэтгэл нь жаахан тавшрах шиг болсон. Тэгэд бидэн дээр ойртож ирсэн үнэхээр сайхан байсан. Ханаа одоо удахгүй тэдний үнэг мэдэж ухаарч ойлгох өдөр удахгүй ирэх болтой. Эзэн биднийг хатаж ангасан энэ хатуу газарт нэг өдрийн өмнө ч болоо сайн мэдээ тараахс гэж хүлээсээр. Үүнийг л ботхос сэтгэл минь огших. Энд байгаа олон уугуул иргэдэд сайн мэдээ илүү түгэн тараадахын төлөө залбирч өгөөрэй. Чамайг анх уцаар харахад ямар их баярлсан гэж ханаа. Охмаа сайн байгаа зү та хоёроо их санаж байна шүү. Удахгүй болзъя. Энэ газарт эзний сайн мэдээний ажил эхлэх тэр өдрийг л хүлээж байна. Хайрт Жэмилээ тоос. эзэн минь. Яагаад ийм зүйлийг зөвшөөрнө вэ? Охин бид хоёрыг яа гэж байгаа юм бэ? Эзэн минь. Нөхрийг минь хэрглэж өгсөнд баярлалаа. Тэдгээр уугуул овгийн иргэдэд энэ сайн мэдээ тараагдахын төлөө. Нөхрийн минь нөхөл огтхонч хоосон байхгүй төлөө залбирч байна. Эй. Би энэ зад бичиж байгаа. Сайн байна уу Элизабет? Би бол New Times-ийн сэтгүүлч Джеймс байна. Эрхэм Жим Элиотын өхөлд гүнээ эмгэнэл илэрхийлж байна. Энэ үйл явдалд бүхий л Америкчууд гашуудан эмгэнэл илэрхийлж байгаа.
Гэтэ бидэнд ойлгохгүй нэг зүйл байна л да. Витэн их сургуулийн шилдэг төгсөгчөөр төгссөн Жим Элиот болон түүний найзууд яагаад ийм муухай сонголт хийсэн юм бол? Очиж Амазон овгийн хүмүүс сайн мэдээ тараана л гэж идэг. Магадгүй маргааш нийтлэл ингэж гарах байх. Америкийн ирээдүй болсон залуус хоосон өхлөөр амиа алдчихъя гэж. Юу нэ? Хоосон. Тэр ая явж исэн шүү. Хоосон гинэ. Хоосон гэвүү дээ. Миний нөхөр хизээч. Дэмби хоосон зүйл хийх юм биш. Тэр маань энэ зүйлийн төлөө хар багасаа эхлээд бэлдэж ирсэн хүү юм шүү. Тэр миний мөрөдлөөч бэлээс. Яна сандгүй. Жим Элиот бол мөнхийн зүйлийг олохын тулд мөнх бусыг орхигч нь огтхонч мөнхөг биш гэж хэлсэн хүн юм шүү. Эзэн минь миний амигч та хүлээн авна. Нөхрийг минь илгээж өгсөн тэр газар л. Тэр ангамл хатуу газар л. Намайг ч бас илгээж өгөөч. За, би бэлтий энэ сая ямар санаа явуулсан шүү. Хэдүүлээ гэрэл асгаар гарна шүү дээ. Гэрлээ асаагаарай. Инүүр гараарай. Манайхан ч гэсэн гарна шүү дээ. Юу яриад байгаа юм?